Ер нь аливаа нэг сургалтыг явуулахад техник гэж байдаг. Аливаа ямар ч сэдв, ямар ч хичээлийг үзсэн, анх үзэж байгаа хүнд анханаас нь сайн тайлбарлаж ойлгож өгөх юм бол цаашдаа маш сайн сурахдаг, ойлгодог гэдгийг бүр өөрийнхөө биеэр энд одоо сургалт явуулах хугацаанд олж мэдээд тэгээд тэр техникийнхаа дагуу энэ монгол бичгийг зааж эхэлсэн. Төрүүчудаа заахад амжилттай явагдсан. Одоо та нарт ингээд өргөжлүүлээ. За өнөөдөр хөтөлбөр эхлээд хэдүүлээ танилцаа, дараа нь багт хуваагдъя гэж бодсон. Дөрвөн сурагч байх юм бол 2-2-ороо нэг баг болоод тэгээд тэрнээс хойш багаараа ингэж тоглолт хийгээд явна. Өмнөх үдсэн хичээлээ баттгаад явна. Багаараа хөгжөөн тоглож түрүүний үдснийгээ сэргээж санах болно. Нэг нэгнээсээ бас ингээ хөгжилтэй аргаар сурж авах нь хэлж өгснөөс айгүй хурдан ойнд тогтоогддог. Үндсэн хичээл болохоор өнөөдөр хичээл титэнд гэгүүлэгч буюу наамалааг үзэн хэдүүлээ. Тэгээд хичээлийнхаа төгсгөлд даалгавраа өгнө. Нэгдүгээр хичээлийн баттгал. За өнгөрсөн хичээл бүгдээрээ зурлаг 8 зурлаг тэгээд 7 их шиг үсэг үзсэн байгаа. Хамгийн анхны нэгдүгээр дөрөв үзсэн байгаа. За үндсэн 8 зурлагт юу орж байгаа вэ? Тэтэм, шүд, шилэг, гэдэс, ном, сүүл, орхиц. За орхицыг зарим үед цаслаг гэж байгаа. Ямар үед цаслаг гэдэг вэ гэвэл түрүүчийнхөө үгтэйгээ холбоотой байгаад цацагдах юм бол тэрийг цаслаг гэнэ. Сүүл нь тустай, одоо орхиц нь тустай байх юм бол орхиц гэдгээрээ явна шүү. За яа. Тэгэхээр цацлаг нь өмнөх үгтэйгээ холбоотой тохиолдолд цаслаг гэж нэрлэнэ. За тэгээд гол шугам нуруу. За дэвтрийн шугам бол энэ байна. Дэвтрийн шугам яагаад үзүүлсэн бэ гэхээр гол шугам одоо энэ 5 шугам байгаац 3 нь саарл 2 нь тасархай шугам. Тэр голынхын шугамд бичиж эхлээд зүүн талын тасархай шугам руу оруулах юм бол тэр нь шүд. Тэр зүүн талын тасархай шугамаас урагшаа хитрэх юм бол тэр нь шилэг болох юм. Хоошоогоо болохоор хоошоо гарах ном юм уу? Буруу харсан гадаад үгэнд ордог хэсэг байдаг. Тэрийг хоош нь гарахын тэр баруун талынх нь асалсан шугамыг ашиглаж хэрэгэлдэг. Энэ бүх сургалтын материал та нарт очино. Тэгэхээр та нар хэвлэж аваад бичиж болно хэрвээ принтер байвал. За тэгээд 7 гişиг үсгийг яс давтчихъя. 7 гişиг үсэг маань үгийн эхэнд, үгийн дунд, үгийн адагт гэсэн 3 хэлбэрээр хувирж байгаа. Гэхдээ энэ дундаасаа Д үсэг үгийн эхэнд ганцхан тэтэм хэлбэрээр орно. Үгийн дунд шүд, үгийн адагт сүүл, орхиц байна. А гişиг нь тэтэм, шүд, үгийн дунд болон адагт тэгээ адилхан орно. За И гişиг үгийн эхэнд тэтэм, шилэг байна. Үгийн дунд шилэг байна. Үгийн адагт богино шилэг номын хослол. У үсэг үгийн эхэнд тэтэм, гэдэс байна. Үгийн дунд гэдэс, үгийн адагт үсэг болохоор үгийн эхэндээ ганцхан шилбээр ялагдчихж байгаа. Бусад тохиолдолд уутайгаа адилхан. Дараа үг бичээд явахаар бүгдээрээ ялгааг нь олж харна. Нэгдүгээр дүрмээс сануулхад нэгдүгээр дүрм бол их шиг зохицох ёсон байсан. Их шиг зохицох ёсон гэдэг нь эрэм үсэг болон сармаг их шигийг бүгдээрээ төрөвчудаа бас мэдсэн байгаа. Эр үсэг гэж юу юм бэ гэхээр У буюу нөгөө багшийн хэлдгээр чанга үсэг гэж байгаа. Эм үсэг гэхээр Ө байна. Ө нь болохоор эм их шиг. Эм үсэгтэй үг холдож орохгүй. Үгийн тэргэн үеинд хэрвээ их шигээр эхлэх юм бол тэр үг үг байна. Тэргэн үеийнээсээ шалтгаалаад тэтэм шүд гэсэн үг шүү дээ. Үсгээр хэлэх юм бол тэр чигээрээ аатай гэсэн үг. Одоо үг бол үг, эм үг бол эм үг байна. За энэ бол их шиг зохицох ёсны нэгдүгээр дүрм байлаа. Тэгээд сармаг их шиг гэж байна. Сармаг их шиг бол эм үгэнд аль алинд нь орж болно, бас дангаараа орж болно. Ихэнх тохиолдолд сармаг их шиг зонхилсон тохиолдолд эм үг гэж юм явдаг.
үгийн эхний үг нь одоо үсгэр нь тэрхэн үеийн амраг шиг байна. Тэрнээсээ бас шалтгаалаад ирэмээ мэднэ. За тэгээ үгийн хэлбэр. За одоо камера солиотхыг. Камера солиод та нарт хөгжилтэй тоглоом. Тэнгис цэнгэл 2 А баг шүү заяа. Тэгээд Гана догийн 2 Б баг. Нэгдүгээр баг 2 дугаар багч гэдэг юм уу? Баттгал явлаа. Энэ улбар шар ягаан өнгө шар өнгийн картууд байгаа. Энийг дугаараар нь юм уу өнгөөр нь цөхүүлээд үгээ хэлээрэй. Нэг нэгэндээ тусаж болно. Нөгөө багийн гишүүд чимээгүй байна шүү. За А баг яваарай. Эхлээд алнаас нь сонгох вэ? Хамаагүй энэ талаа өнгөтэй талаа сонгоно заяа. За тэгээд тоогоо хэлэнгүүд би сөхөнгүүд ерөөсөө тэр дор нь хариуг нь хэлээ шүү. Хоёр дахь шанс гэж байхгүй. Хамгийн ихний хэлснээрээ шууд таагаад явчихна. Окей? 10 Үсгийн хэлбэрийг хэл. Оо гэсэн. Зүйтэй. Дунд орсон. Зүйтэй. За дараагийнх нь тэнгис цэнгэл хэлээрэй. Хэд нэ? 8. Үгийн эхэнд орсон Э. Зүйтэй маш сайн. За дараагийнх нь 2 дугаар баг доги. 9. Yes. Үгийн сүлд орсон. Мундаг. Маш сайн. За Гана. За 3. Яна юмаа марцсан байх. Гидс үгийн дундах гидс үг. Маш сайн. За сайн байна. За гэлцээрээ. Одоо А баг явш. Ингээд 2-2-оор хилээд ингээд явчихсан. 1. За. Үгийн дунд орсон А Э. Зүйтэй маш. За дараагийнх нь. За 11. 11. За. Үгийн эхэнд орсон Э. Зүйтэй. 12. 12. Хаана вэ? Энэ. За. Наад чи үзсэн юм уу манайх? Үзэг байгаа. Энд гэхдээ нөгөө туслах зурлаг байгаа. Ямар зурлаг гэж хэлж өгч ялаа? Санаж байна. Наад чи нөө? Эвэр. Эвэр тий. Энийг бид нар дурлаганд л яаж байгаа юм? Дурлага хэлэх юм уу? Тий, зурлагаа хэлчихтэй. За эвэр. Энэ туслах зурлагуудыг зурлагаар нь хэлээрэй. За яа, уучлаарай. За үсгэнэ шүү. За Гана. За 2. 2. За. За энэ чи юу лээ? Шүд уртх нь юу гэдэг лээ? Урттай чи шүдийн шилб мөн үү? Шилб тий. За дараагийнх нь цэнгэл 5. Энэ багтарсан байна. Гэхдээ юу байгаа вэ? Архиц. Зүйтэй. 7. За. Дөрвийг нээчтэй тоо. Юу вэ? Сүүл. Үгийн хадагт орсон А ба Э. Сүүл. За зүйтэй. За дараагийнх нь. Доги яваарай. 7. Энэ тэмдэг туслах зурлаг байна. Зэг. Зүйтэй маш сайн. Тэнгис. 15. Туслах зурлаг. Ийм бэл нөгөө давхар тусал гэдэг. Энэ үү? За алдсан. За тэнгис. 17. Давхар тусал. Зүйтэй. За одоогийн байдлаар 1-р баг 5, 8 оноотой боллоо. 2-р баг 5, 7 оноотой болсон шүү. За. Тогтоом 2. Та нар одоо саяных шиг бас үсгээр нь хилээд явна. За. Энэ уул нь хэлбэрийн дасгал байсан юм. Нөгөө эхний 8 зурлаг байгаа тий. Тэр 8 зурлагын дасгал байсан юм. За. Одоо 1-ээс 9 дугаар байгаа. Төрөөчих бас сондгоо тоотой байсан. Энэ удаа бас сондгоо тоотой байгаа шүү. Аль нэгэнд нь давуу ирэх олдно. А группээс эхлээд Тэнгис.
7. За Үгийн эхэнд орсон И. ямар эр им сармгийн аль нь? Сармаг. Сармаг зүйтэй. Маш сайн. 2. Үгийн дунд орсон А, Э. Зүйтэй. За энэ дэр бол хэлж мэдшгүй те эр имийг. Тий. Зүйтэй. За 3. Туслаарай. За эн чин үгийн эхний А, Э. Эр. Мөн үү? Үгүй зөвхөн Э. Э. За За алдсан. За дараахан Тэнгис. 4. 4. Үгийн эхэнд орсон А. Эр. За зүйтэй. 9. 9. Үгийн адагт орсон А. Зүйтэй. Хүйсэн тодорхойгүй юм. Тий, хүйсэн тодорхойгүй зүйтэй. Стогоо хэллээ. Доги 8. 8. За. Энэ үгийн дунд орсон И. И. Сармаг. Мундаг сайн байна. За, гана. 5. За. Үгийн дунд орсон юу лээ А, У. Мөн үү? Өшөө юу гэж болох вэ? Өшөө юу? Эр. Байж болно тийм ээ? Эр үг. Эр үг тий. Тий, эр өгч байж болно, эм өгч байж болно. Бас нөгөө хүйсэн тодорхойгүй тийм ээ? Хүйсэн тодорхойгүй. Тий, яг гэвэл үгийн дунд Ö, Ү, А, У адилхан хэлбэртэй байдаг. За, хамгийн сүүлийн нэг юм бэлээ? Тэнгис үү? Тий. 6. 6. Тараа. За юу лээ? Юу. Татлаг. 3 байлаа. Үгийн адагт орсон Сүүлдээ. Үгийн адагт орсон. Single туслаад сайн хэлж өглөө. За тэгтээ 5, 10 энэ 1-р баг 12 оноотой боллоо. 2-р баг 10 оноотой байна. За одоо 3 дахь сүүлийн тоглоом. Карт байгаа. Энэ 8 картаас нэгийг суглана. За 1-р баг яваарай. За Тэнгис яваарай. За 1. И үсэг үгийн эхэнд, үгийн дунд, үгийн адагт ямар хэлбэртэй орох вэ? И үсэг үү? Үгийн эхэнд титэм шилб орно үгийн эхэнд. Үгийн дунд болохоор шилб. Үгийн адагт би ном авчирья. Ном. За тийм зүйтэй байна. За хариу нь энэ байна. Маш сайн хэллээ. За Тэнгэл 5. За маш амархан. А үсэг үгийн эхэнд титэм богино шилб, үгийн дунд шүд. Тэгээд үгийн адагт орхиц сүүл. За би зөвхөн үгийн эхэнд ямар хэлбэрээр орох вэ? Үгийн эхэнд тийм. Сайн хэллээ, маш сайн хэллээ. За титэм нуруу. За нуруугаа ерөөсөө мартаж болохгүй шүү. Нуруу чинь бас үндсэн 8 зурлагын нэг шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр титэм нуруу шүд гэдэг ингээд явчаараа заа ёо. За сайн байлаа. Баярлалаа. За би нөгөө тэмдэглэгээгээ хийгээд хээ. За гана минь уучлаарай нөгөө түрүүн ревю хийцэн байхгүй юу? Тэгээд хоцроод орж ирсэн болохоор. Хоцроод орсон юм уу? Тэгээд чамайг жоохон шоконд оруулчлаа. Уучлаарай. Юм март ихтэй зүгээр яг давтаад явъя. Шалгалт биш. 6. За. Үгийн ямар хэлбэрээр шүү дээ. Үгийн эхэнд нэг титэм. Жижиг шүд тэгэл болоо. Юу гинэ? Үгийн эхэнд нэг титэм нуруу болоо. За зүтэй. За тэр чин зөв байлаа. Яг титэм нуруу. Энэ харин титэм нь болохоор ингэж явцсан. Тэгээд энэ зүдээ хэлэх байсан уу те? Ер нь бол тэгэхээр заавал голдоо хэлэх үү? Тэр одоо энэ юуг нь энийг шүд гэхгүй.
Эн чинь нөгөө тэтэндээ л орчих уу тий. За энэний дараа шүд орохоор нөгөө агийн шүд орж ирнэ шүү дээ тий. За сайн байна. За гана одоо За би нэг авчи. За 8. Үсэг тий. Тэтэм шүд үгийн дунд ямар хэлбэрээр орох вэ? Үгийн дунд бол зүгээр шүд. Үнэ үү? Зүгтэй. Тэгээ аль үсэгтэй адилхан бичигдэх үү? Үсэгтэй. Зүгтэй. За зүг байлаа. За хариу нь энэ байна. Тэгээ энийг болохоор нөгөө нурууга мартав. Тэгээ нуруу шүд нуруу гэж явна. Тийм ээ? Тэгээ үсэгтэй адилхан уншигдана. За уучлаарай. За одоо 3 карт тэнгис яваарай. 2. За. Үгийн дунд үсэг тэтэм нуруу гэдэс. Үгийн дунд гэдэс. Үгийн адагт. Үгийн адагийнх нэрийг юу гэх юм бэ? Тэрийг үзег гэж. Нэрийг мэдэхгүй. За нуруугаа ерөөсөө марцуулахгүй тэтэм нуруу гэдэс нуруу байгаа. За үгийн дунд нуруугаар эхлэн дандаа. Нуруу гэдэс нуруу. Тэгэнгүүтээ бас нуруугаар эхлээд гэдэс номын хэлбэр. Тийм ээ? Номын хэлбэр. За дараагийнх нь цэнгэл. 7. Үсэг. Үсэгтэй адил төгсгөл. Аль үсэгтэй адил төгсгөлтэй вэ? Төгсгөл нь ямар хэлбэрүүдтэй вэ гинэ? Үсэг нь үсэгтэй адил нөгөө нэг төгсгөлтэй байдаг. Тэгээд цацлага болоо орхиц хэлбэртэй байна. За маш сайн. За яг зөв. За хариу нь энэ байна. Тэгээ ээтэй адилхан төстөө сүүл юм уу орхиц байна. Цацлага нь болохоор төрүүчийнхээ үгтэй нуруугаараа холбогдсон тохиолдолд цацлага гэж нэрлэдэг юм шүү. За тэгвэл орхиц гээл. Орхиц гээл чинь энэ удаадаа тийм. За баярлалаа. За одоо баг би харагдчихлаа да. Одоо 2 үлдсэн шүү. 4. За 4. Үсэг үгийн ихэн дунд адагт ямар хэлбэрээр орох вэ? Үсэг ихэний үгийн ихэнд тэгэхээр тэтэм нуруу гэдэс шүд нуруу. Шилб. 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 За их сайн эхэлсэн. Тэтэм үгийн дунд болохоор нуруу гэдэс нуруу. Үгийн адагт болохоор нуруу гэдэс ном. Excellent. Маш сайн. За баярлалаа. За гана сүүлийн тэмээ авчихсан. Аль игшигтэй адилхан бичигдэх вэ? Игшигтэй адилхан бичигднэ. Мөн үү? Яг зөв. За сайн байна. За тэгээд яаж унших вүлээ? За тэтэм гэдэс шилб. Мөн үү? Юу шилб чинь шүү дээ. Тэтэм гэдэс нуруу. Тэтэм нуруу гэдэс нуруу. Яг тийм, яг зөв. Яг зөв. За баярлалаа. Нуруу чинь бас гол зурлага шүү дээ. За тэгээд нуруу гэдэс хамгийн сүүлийнх нь юу лээ? Нуруу гэдэс ном. Мөн үү? Зүйтэй. Тэгээд ямар үсэгтэй адилхан бичигдэх вэ гэхээр нөгөө гэдэс үсгүүдсээ адилхан бичигдэн тийм ээ? Зөв. Тийм бай. За маш сайн байна. Энэ удаад 1-р баг төрүүлсэн шүү. За баяр хүргэе. 1-р багтаа баяр хүргэе. 1-р багтаа баяр хүргэе. Хоёрдугаар хичээл маань өнөөдөр наамалагийн хэлбэр үзнэ. Гэгүүлэгч үсэг дангаараа амьгүй орох хэлбэрийг эхлээд үзнэ. Дараа нь ихшгээр амьдах хэлбэрүүдийг үзнэ. Тэгээд хоёрдугаар дүрм. За өдөр бүр нэг дүрм шигтгэж явна. Дүрмээ ингээд тодтогоод бичээд өгөх юм бол та нар эргүүлээд хуудасаа эргүүлээ харахад ямар дүрм үзлээ гэдгээ санах болно. Хойштоо бол дүрмээ 1 биш 2 юм уу 3 дүрм зэрэгцээд үзээд явна шүү. Эхний удаад яг нэгээр нь ингээд жоохон айжхан явъя. Шинэ үгс бичиж эхлэн шинэ бичсэн үгсээрээ үг бүтээж үзнэ. Бяцхан өгүүлбэр бүтээж үзнэ. Тэгээд гэрийн даалгавраа өгнө. Гэгүүлэгч үсэг, тэтэмт үсэг. За энэ бол амьгүй хэлбэр нь. Кириллээр бол н, м, л гэдэг үсгнүүд байна. Ардаа их шиг орохгүй. Монгол бичигт бид нар дандаа амьлуулж дууддаг байгаа. На, ма, ла гэж дууддаг байгаа. На үсгийн онцлог нь тэтэм, цэг. Цэг буюу тусал на үсгэн дээр орно.
За эм үсгийн онцлог нь гизэг байгаа. Яг бүсгүй хүний гизэг шиг. Ла үсгийн онцлог нь эвэр байгаа. Үхрийн эвэр шиг. За энэ бол амьгүй гээгүүлэгчүүд. Амьгүй хэлбэрээр бичсэн байна. Амьгүй гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл ардаа их шиггүйгээр орсон тохиолдолд яаж бичигдэх вэ? Ямар байх вэ? Амьтаа хэлбэр нь. За би самбар дээр давхар бичээд явна. Үгийн эхэнд на амьгүй хэлбэр нь байгаа. Титэм нуруу тэгээ урдаа тусалтай. Энэ зүгээр энэ үсэг. Игшгээр амьлаад явахаараа наа, нэ, ни, ноно, нөөнү гэдээ явна. За амьгүй хэлбэрийн үгийн эхэнд орсон хэлбэр нь титэм, нуруу, цэг. Үгийн дунд зүгээр шүд, нуруу, тэгээд цэг. 3 хэлбэрээр орж байгаа. Энийг тэмдэглээд авчих хамгийн сүүлийнхээ дараа бүгдээрээ тусдан тайлбарлана. Зарим тохиолдолд үгийн дунд цэггүй орно. Тэгээд зарим тохиолдолд үгийн дунд шүд юм номын хэлбэртэй орно. За энийг тусдан тайлбарлана. За үгийн адагт 2 янзаар бичигдэнэ. Нэг нь сүүл хэлбэр, нөгөөх нь шүд, богино шилб. Тэгээд тэр яг артлын доод одоо энэ нь болохоор цацлах хэлбэртэй гэж ягаад энэ бол доодын нь болохоор орхиц гэх үү? Тий, орхицсан ингээд тустай орхио ийцэн багц. Ахаа за. За би самбар дээр гараараа тодоор томруунаар бичээд үзүүлээ. Тикмээ яаж зурж ин та нар? Гарт чи орсноо ороогүй вэ нү? Аагүй орсон. За Яг ээлтэн гаргаал зурж байгаа. За тикмийн зурлыг хараарай. Би томор зурыг харагдсан уу? За ямар ч тач энийг зурхтаа их зүү гаргуул яг энэ үндсэн зураасынхаа наахан талаас гаргаад урагш нь эргүүлээд ташуу гаргаад шүд гаргаад буцаагаад нуруу татна. Ерөнхийдөө нэг иймэрхүү налуу байх хэрэгтэй юм шүү. Титэм гэдэг утгаараа нэг жоох юм гоёмсог. Энийг буруу угаар их бичдэг анх сурж байгаа хүмүүс. Яаж буруу бичдэг вэхээр өнцөгдөж бичдэг. Энэ бол эс үсэг шүү. За ингэж өнцөгдөж бичвэл эс үсэг болно. Тэгэхээр буруу болно. Битгий ингэж бичээрэй. Хоёрдугаарт хит нумруулж болохгүй. Хит нумруулах юм бол энэ хэгэ үсэг болчих шүү. За. Тэгэхээр ингэж нумруулж болохгүй. Өнцөгдөж болохгүй. Тэгэхээр ерөөсө донжин тааруулж л сайхан бичнэ. За тэгээд титэм дээр урд нь тусал орж байгаа. Туслыг бол яг усны тусал шиг заа юу. Цэг ингэж тавьж агаад хараараа. Цэг тавьж агаад ингэ шидчих юм. За. Гоёор бичвэл ингэж бичнэ. Хурдан бичиж байгаа тохиолдолд бас ингэж байх боломжгүй учраас шууд ингэ явчихна. За. За. Цэг тавь. Цэг гэдэг үгнээсээ цэглж байгаад ингээд жоохон шидчихнэ. За. Энэ бол ихэвчлэн чамаа агшийн бичвэр дээр их гоё харагддаг. Энэ үсэг энэ амьгүй хэлбэрийн бичлээ үгийн эхэнд үгийн дунд нуруунасаа тэгээ урд нь цэгээ бас жоохон зайтай тавьж өгнө. Хэд шүдэндээ наалдуулж болохгүй. Зарим үед энэ шүдтэйгээр наалдчихаар шилб болоод уншигдчихдээ шүү. Үгийн адагт ангаараа орох юм бол энэ тусалгүй орно. За тэгээ үгийн адгийнхаа энэ орхицыг нуруу гаргаад тэгээ урагшаага уужуу ингэж татаж өгөөрөө. Хит гогцоо дэгээ үүсгэхгүй. Ингэж болохгүй. Энийг бол жоохон багахан сайхан уужууд дэгэрүүлээд орхин гэхдээ бас хит амир гогцоо дэгээ үүсгэхгүй. Хоёр хэлбэрээр үгийн дунд орж байгаа хэлбэр нь шүү дээ. Энэ болохоор цэггүй шүд нөгөөх нь ихэнхлэг байна. Нэг шүд богино шилб яваад хойшоогоо нумлаад урагш нь татна. Энэ номын урдах шилб болохоор энэ шилб шүд хоёрын завсар юм шүү. Анзаараарай. Богинохон шүд эхлээ шүд явлаа дараа нь богино шилб. Богино шилбг нь урагшаага жоохон шүднээсээ илүү гаргаад
Тэгээд буцаагаад нуруугаа дагаад нумлаад орж ирж байна. Энэ бол ихэнхлэг. Энийг ихэнхлэг гэдэг. Бүх нарийн тайлбарын дараа бүгдээрээ хийнэ. Энэ тохиолдолд цэггүй байна аль аль нь. За үгийн ядагт орсон хэлбэрийн нуруу явлаа, шүд явлаа. Тэгээ богино шилб урагшин татаад хоошоо нумлаад урагшаага цацлага. За яагаад ихэнхлэг гэж байгаа вэ гэхээр өвний уугаар сонсогдож байгаа энэ үсэг ан гөрөө гэдгийн ан гэхэд нэг ан гэдэг энэ гээт орж байгааз үл дуудагдах гээ үсэг сонсогдож байгааз тэрний энэ эхний шүд нь болохоор энэ үсэг нь тэгээд энэ арийнх нь нум нь болохоор гээ үсэг юм байгаа юм шүү. Тэгээд энэ хоёр үсгийн нийлэмж байгаа болохоор ингэж бичигдэж байгаа юм шүү. Ан өөр ямар үг гэдэг вэ? Монгол гэхэд ордог те. Монгол гэдэгт орно яг зөв. Тийм. Хүмүүсийн нийтлэг гаргадаг нэг алдаа Монгол гэж биччихэд би ч тэр алдааг хамгийн ихэнд гаргаж исэн, зөндөө гаргасан. Нөгөө энэ дээрээ цэг тавиад идэг байсан. Нөгөө энэ үсэг гэж үзээд тэгэхээр буруу байсан байгаа. Монгол гэдгийг ингэж бичнэ. За нуруу явлаа. Ингээд. За энэ болохоор үгийн эхэнд орсон гизэгтэй эм тэтэм. Тэгээ үгийн дунд нуруу явлаа, үгийн дунд гэдэс орлоо. За энэ нөгөө энэ үсэг нь явж байна. За энэ үсэг. Энэ болохоор эм үсэг. Энэ үсгийн цэггүүн. Тэгээд гэ. Тэгэнгүүтээ энэ болохоор эр үгийн гэ. За яг энэ миний дараа үзнэ. Зүгээр одоо ганц монгол гэдэг үгэн дээр л тайлбарлчихъя. Эм үгийн гэ. Энэ ихэнхлэгийн гэ болохоор жижиг гэгээр бичигддэг. Эр үгийн гэ өөрөө том гэ. Тэгээд эл. Яагаад энэ урдаа цэггүй ороод байна гэхээр гэгүүлэгчийн өмнө орж байгаа учраас энэ үсэг цэгээ орхидог. Ардаа эгшиг дагуулах юм бол цэгтэй, эгшиггүй орсон тохиолдолд ямар ч үсгийн өмнө цэггүй орно. За тэгээд наа нэ ни но нөө нүгэ самбар дээрээс суулаад авчаарай. Бичээд дуусна нь хэд дохио өгөөрэй за. Тэгээд дараагийнхаа үсэг рүү оръё. Тусаа. За сайн байна. Тэнгис асуух юм байна уу? Баггүй. За зүйтэй. Ойлгомжтой нөө гэж хэлмээр. За эхэндээ ингээд сайн тайлбарлаад өгчөөл та нар цаашдаа алдахгүй ойлгоо явчихна. Энэ үгийн адагт орсон орхицын урдах туслыг ингэж тавьж байгаа. Одоо энэ үгийн адагт орсон энэ үсэг уужуу сайхан сүүл орхилоо. Яагаад урд нь цэгтэй орж ийнэ гэхээр ардаа их шиг байгааз гэдэг орхиц их шиг орж ийн. Тийм учраас цэгийн тавина. Цэгийн тавихтаа энэ дээр мээр тавихгүй яг энэ сүүлний доод зүүн доод өнцөг тавина. Энэ доохон тавина шүү. За. Жохон зай аваад тавиарай. Цэнгэл юм асуугаад байна уу юу? Үгүй юу. За. Тэнгис цэнгэл хоёр яг адилхан ингээд суудсан. Замаа үсэг үгийн ихэнд амьгүй хэлбэр нь дангаараа эм үсэг байна. Тэгээд тэлтэм нуруу тэгээд урдаа юутэй вэ? Гизэгтэй. Гизэг байгаа. Энэ гизгийг ямагт энэ тэтмийнхаа эхний одоо нумсан хэсгээс залгаж бичнэ шүү. За. Залгаж бичнэ. Ямагт шүдний
дээхэн хэсгээс залгагдаж бичнэ. За. Үгийн адагт богино нуруу яваад хоошоогоо жоохон итийлгээд урагш нь богинохон ийм одоо агшлаг маягтай богинохон татаад тэгээд эндээсээ аваад доошоогоо. Яг тэр угаас нь аваад доошоогоо. За энэ бол ардаа их шиггүй зүгээр эм үсэг өөрөө дангаараа ингэж орж байна. Маа үгийн эхэнд үгийн дунд нуруу шүд дахиад нэг шүд тэгэнгүүтээ таних тэмдэг гизгийн тавилаа. Үгийн адагт богинохон шлаг байна. Тэгээд энэ гизэг тэгээд юу ах вэ? Орхиц. Тэ? Орхицын нийлэмж. Хоёр янзаар дуусна. Үгийн адагт нэг нь орхиц хэлбэрээр дуусч байна. Нөгөөх нь болохоор холбоотой. Шүд тэгээд сүүл гизэг. Тухайн үгийн язгуур үгнээс шалтгаалаад орхицтой байх уугүй юу гэдэг нь тухайн үгээс хамаарна. Үгийн дунд орсон ми. Мигийнхаа энэ шилбийг хитрхи унжуу урт битгий гаргаараа их мухан харагддаг шүү. Шүднээсээ л ялламгүй урт байхад нэг дайжгүй. Дээр урт ч биш богино ч биш дундыг барьсан богино шилб байна гэдгийг энийг сайн санаарай. Тамаме мимо мо энэ болохоор ми байлаа. Энэ маа байлаа. Энэ болохоор мо адилхан бичигдэнэ. Мо адилхан бичигдэнэ. За ингээ үгээ бичиж байхдаа үсэг хоорондын зайгаа анзаарч бичээрэй. Хэд ойртуулж болохгүй, бас хэд холдуулж болохгүй. Мо. Маа гэгүүлэгчийн ялгах тэмдэг нь гизэг байлаа. За цэнгэл бичээд дууссан байна. Тэнгис дуусж байна. Давги дуусж байна. За энэ үгийн адагт орсон ууга сайхан нумруулад нуруу яваад нумруулад хойш нь татаад яг нэгэн ижил хэмжээнд айл болохыг татаарай. За яа. Ингээд гизээ яаж татна нумаа яг тэрнтэйгээ адилхан хойш нь татаарай. Ижил хэмжээнд гаргахыг хичээгээрэй. Лаа үсэг үгийн ихэнд амьгүй хэлбэр нь онцлог тэмдэг нь юу байгаа вэ? Ивэр. За лаа. Ивэр. Онцлог тэмдгүүдийг ерөөсөө л дандаа нийлүүлж хичээрэй. Энэ болохоор ийм нуруу ингээ хойш нь гаргаад урагш нь ингэж гаргаж байгаа. Заалаа. Лале хоёр адилхан тийм ээ.
За ил үсгийг ингээ өнгөөр ялгаад харуулчих ер нь тэгвэл арай ойлгомжтой харагдах бах. За үгийн эхэнд орсон лале. Энэ болохоор амьгүй хэлбэр нь байна. Лавсгийн лале адилхан. Үгийн эхэнд титэм, эвэр, шүд, нуруу. Үгийн донд нуруу, шүд. Тэгтээ эвэртэй шүд байгаа ил үсгийн. А-гийн шүд орсон байна, нуруу орсон байна. Үгийн адагт нуруугаар эхлээд хоош нь үл ялыг татаад урагш нь одоо Монгол гутал шиг, ээл үсэг шиг ингэж татаж гаргаад ард нь хэрвээ орхиц хаях юм бол энэ орхицтой А-э. Энэ болохоор сүүл А-э. Ингээд сүүлийнх нь. Бүгдийг биччихв. Бичигмэл хэвчээ. Ямар сайн байна. Сүүл А-э наа үсгийг яаж ялгах вэ? Гэхээр 2 дугаар дүрм орж ирж байгаа. 2 дугаар дүрм их шиг гийгүүлэгч их шиг гэдэг юм үгийн хосломж байна. Монгол бичиг ихэвчлэн дундаа жирэхтэй ордог. За тэгээд үгийн эхэнд ямар үсэг орсон байна? Нөгөө титмээ харна штэ. Үгийн эхэнд хэрвээ А үсгээр ингээд орсон бол дараагийнх нь ямар нэгэн гийгүүлэгч байна гэдэг нь тодорхой. Ямар нэгэн гийгүүлэгч орно. Ямар нэгэн гийгүүлэгч. Тэрний дараа ямар нэгэн их шиг орно. Дахиад ямар нэгэн их шиг орно. Тэрний дараа ямар нэгэн гийгүүлэгч ороод дуусна. Эсвэл солбож бичигдэнэ. Тэгэхээр энэ их шиг гийгүүлэгч их шигийн нийлэмжийг ингэж харуулж байгаа юм. Тэгхийн бол энэ сүүл А-э энэ үсгээс ялгахад хаана нэг их шиг гийгүүлэгч нь орж ийн тэрүүгээрээ уншигдана. За жишээлбэл энэ мөн гэдэгт орсон тэр үгнүүд байна. За энэ гэдэгт үгийн эхэнд орсон титэм э. Тэгээ үгийн дунд орсон шүд тусалтай. Тэгээ үгийн адагт орсон сүүлээ. Тэгэхээр энэ болохоор их шиг байлаа. Энэ гийгүүлэгч байлаа. Энэ нь их шиг байлаа. Тэгээ энэ ямар үг вэ гэвэл энэ гэдэг үг байна. Мөн гэдэг бас ялгаагүй эм үсэг байна. Үгийн эхэнд орсон эм үсэг, үгийн дунд орсон өө адилхан тийм ээ. Үгийн адагт орсон сүүл энэ. За ингээд салавчилж орсон тохиолдолд аль нь аав вэ гэдэг нь харагдана. Үгийн сүүлд орсон энэ мөн гэдэгт орсон тэр сүүлийг бол хизээч аагаар уншихгүй шүү дээ тий. Үсгийн дараа их шиг үсэг орохгүй. Яаж энэ дооги? Зүгээр яг сонсогдож байна. Сайн байна. Энэ бол их шиг гийгүүлэгч байх ёстой. Мөө гэж бичсний дараа мөө А байх ёсгүй, мөө энэ л байх ёстой гэдгийг л ойлгох юм байна. Яг ямар нэгэн өөр гийгүүлэгч байна. Зарим тохиолдолд хоёр гийгүүлэгч эдгээр нийлж орно. Гэхдээ тэр бас өөр. Тэр аянда ялгагдаад харагдаад эхэлнэ. Жишээн дээр ном гэдэг үгийн эхэнд орсон титэмтэй тусал ном. Тэгэхээр яаж юм? Гийгүүлэгч их шиг гийгүүлэгч орсон байгаа зэн дээр. За олон гэдгийг монгол бичгээр олон гэж бичдэг. Миний. За би та нараас нэг юм асууя. Ном эр үгүй, эм үгүй, сармаг үгүй? Эр үг. За. Яг эр үг байгаа үлээ? Ороод. Маш сайн. Онц.
За энэ эр үг байлаа. За дараагийнх нь олон. Эрүүг. Эр үг. Яагаад тэр үлээ? Эрүүг түнэд орсон байна. А болон О. Аа юм уу аагаар ихэлсэн. Яг зүү те. Аха. Эхний үсгнүүд нь тий. Ерөнхийдөө эхний энэ тэргүүн үе гэдгийг юу хэлж байна гэхээр нэгдүгээр үеийг хэлж байгаа. Тэргүүн үе гэж энийг хэлнэ. Дараагийн гэгүүлэгчээс өмнөх үеийг тэргүүн үе гэнэ. За. Энэ тэргүүн үе. Минь эр үү юм уу сармаг уу? Сармаг. Гэхдээ энэ дээр уу орсон учраас энэ эр үгэнд тооцогдно. Олон гэж өчөөд энийг олон гэж уншина. Мино гэж өчөөд миний гэж уншина гэдгийг бүү мартаарай. Яг тэгвэл манай гэдэг нь бас арай өөрөөр бичигдэнэ. Тэрийг явах дараа үзье. За одоо саяны үтсэн энэ 6хан үгээрээ хэдүүлээ үг бүтээе. За үг бүтээе. Их амархан. Энэ ном. За үгийн адагт өгүүлбэр дуусаад 2 цэгээр цэг тавьдаг байгаа. Одоо тэнцвүүгийн тэмдэг шиг 2 цэгээр. За энэ ном гэд ингээд тэнцвүүгийн тэмдэг шиг тавьчихна. Энэ бол цэг. Үгийг тусгаж байгаа цэг. Энэ ингээ хитрхи ойртохоор энэ чинь буруу болдог байхгүй юу? Тэгсэн. Жохон зайтай байвал гоё харагдана. Энэ ном. За би албаар энийг сунгаж ингэж та нарт нөгөө үг үсгээ үйлж үзүүлэхийн тулд сунгаж өчөж байгаа шүү. Хоорондын зайг маш сайхан авах хэрэгтэй. Одоо би харуулъя. За энэ ном гэлээ. Энэ миний ном гэж бичээ. Энэ мино ном. За 2 цэг. Анх сурж байгаа хүмүүс энэ дусал, цэг, гизэг эврийг дандаа мартдаг. Тийм болохоор эргээд өөрөө давхар уйлж уншаад юу н гээгдсэн бэ, юу н дутуу байна гэдгийг сайн харж байгаарай. За дараагийнх нь энэ олон ном. Энэ олон ном. За энэ миний олон ном. Энэ мино олон. Та нар амандаа ингэж өгүүлж бичиж байгаарай за. Ном. Энэ миний олон ном. За дараагийнх нь энэ миний олон ном мөн. Энэ мино олон ном мөн. Тэнгэл бүр бичээд дуусчихжээ. Зөө. Гэлцсэн шүү дээ. Маш сайн. Та нар их сайн сурагч нар байна. Идэвхтэй. Цэнгэлээ асуух юм байвал асуугаад тодруулаад ээж болно шүү. Чилээтэй. Одоохондоо ч гайгүй л юм. Аа. За битгий залхаараа. Тэгээ өшөө би энэ үгүүдээр бүтсэн үгийн хэрвээ яах вэ? Мэдэж бичиж чадж байвал цэнгэлээ он гэж яаж бичих вэ? За чи надаа үгийнх нь хэлбэрээр хэлээдэг. За оролт зүгээр он. Энэ үгийн ихэнд орсон о, үгийн адагт орсон ямар энэ үсэг үлээ?
Он гэх. Үгийн адагт орсон нөгөө нэг шүд тэгээд нөгөө нэг юмтэй юу? Цацлагтай юу? Тэгж бичих юм бол. Үгүй за он гэж бичээ. Он. Үгийн зүгээр юу сүүл юу гэлээ? Сүүл явах юм болов уу? Зөв. За тэгвэл эхнээс нь дахиад хэлдэ. Үгийн эхэнд орсон. За ямар хэлбэртэй хэлээрэй. Дитэм. Аха. Дитэм нуруу гэдэс. Аха. Тэгээд үгийн энэ үсэг арсан энэ үсэг шууд сүүл. Зүйтэй маш сайн. Он. Ингэж байна. Yes. За тэгвэл ам гэдгийг яаж бичих вэ? Ам. Хин нэг нь оролдох уу? Доогийн оролдох уу? Ам. Үгүй ихэнд орсон а. За нь ямар Дитэм жижиг 2 зэг шүд тэгээ шууд хоош нь татаад им гэдгийг нэг шүд дагаад хоош нь татна. Нэг шүд татаад хоош нь татна. Нэг шилэг татаад ихөө нэг шилэг татаад хоош нь яваад тэгээд нөгөө юугаа ингэж хэлэх гээд байна уу? Ингэх гээд байна уу тий? Тий. За энэ ам гэдэг үгийг болохоор арай өөрөөр бичнэ. Ам гэдэг үг ер нь бол язгуур үг байгаа. Тэгэхээр амаа гэж бичнэ. Зөв бичлэг нь энэ шүү. За. Бас дээрэс нь монгол хэлээс сурах юм байна л да. Монгол хэлээс сурна. Яг ийм шүд ардаа их шигтэй байна вэ гэхээр дараа нь эн чинь үгийн язгуур үг учраас ямар нэгэн аман зохиол гэдэг ч юм уу те үг ороод явхад энэ аман гэдэг үг чинь н одоо нөгөө их шиг гэгүүлэгч их шигэн юу энэ дээр гарч ирнэ шүү. Одоо энэ бол сая үсгээр дууссан тийм ээ. Тэгтэл дараагийнх нь дахиад ингэж бичигдэнэ. За энэ юу болох вэ? Аман. Яг зөв. Энэ болохоор сүүл энэ үсэг. Одоо нөгөө сүүл сүүл энийн ялгаа энэ вэ? Яг тэгвэл энэ их шиг гэгүүлэгч ингээд орчиж байна. Их шиг гэгүүлэгч энэ дээр гэгүүлэгч орсон байна. За энд нь үсэг байлаа. Им үсэг байлаа. Үсэг байлаа. Төгсгөл нь сүүл энэ үсэг байлаа. Энэ дээр болохоор их шиг гэгүүлэгч их шиг байсан. Их шиг гэгүүлэгч их шиг байсан. За энэ дээр нь үсэг нь байлаа. Им үсэг нь байлаа. Үсэг нь байлаа. Тийм учраас энэ ам гэдгийг ардаа сүүл аагаар дуусгадаг бахна. Өөр нэг үг бичээ. Үн гэдгийг яаж бичих вэ? Үн. Юмны үнцэн. За ямар ч байсан үгийн ихэнд орсон үг. Зүйтэй. Үн яаж орох вэ? Гэдэс. Нуруу гэдэс шилб. За зүйтэй. Ямар ч байсан энэ үсэг. За энэ үсэг нь ямар энэ үсэг лээ? Донд орсон. Түүлтийн орсон. Тэгээ тэмдэглэг нь юу вэ? Зүйтэй. За. Тэгээд үгийн шууд сүүл юм бэ. Маш зөв. Яг ингээл болоо. За энэ бас л нөгөө их шиг гэгүүлэгч их шиг нийлэмж байгааз үүн байна, энэ үсэг нь байна, энэ байна. Шиг гэгүүлэгч их шиг байлаа. За ингээд өөрөөсөө үг үтээгээд дэж болно шүү. За дахиад нэг юм нам гэж бичээ. Түрүү ном гэж утсан, одоо нам гэж бичихэд яах вэ? Үгийн ихэнд орсон на. За наага хэлээд өгдөө. Дитэм нуруу шүд. Үгийн донд орсон им. Үгүй им үсэг үгийн адагт орсон юм тийм ээ? Тэгээд гэхдээ чи адилхан шүү дээ. Нам. Намаа гэх юм биш үү? Нам гэж юу орхицтой юм уу юугаар бичихгүй? Нам. Ингээд нам. Нам. За энэ дээр юу байна гэхээр энэ нь байна.
Энэ нь байна, аа нь байна, үгийн адагт орсон эм нь байна. Гийгүүлэгч шиг гийгүүлэгч гэдэг үсэж байгаа. Яг зөв. Гийгүүлэгч, их шиг гийгүүлэгч. За энэ сонирхолтой шүү. аа Монголд ч сургаж сонирхолтой. Тэг үнэ маш сонирхолтой. За үн гэдгийн энэ талд нь үнэн гэж өвчие. Одоо үн гэдгийнхаар дахиад нэг гийгүүлэгч энэ үсэг залгая. Төрөүний нөгөө аман гэдэгтэй адилхан шүү. За шипи өглөө. За доогийн оролтын. Одоо Үнэн гэж өвчих гэж байгаа. за. Ү Аха. Үгүй их. титэм норов гэдэс Аха. шилэг За. тэгээд нэг голын донд орсон орхоо. Шилэг үн энэ үсэг нь аа. Энэ үсэгтэй зэгтээ урдаа зэгтээ энэ нэ. Аха. За тэгээд тэгээд хоошоогоо шууд татчихоо. Тэгнэ яг зөв. Тийм. За энэ болохоор Үгшийн дараа орсон энэ болохоор зүгээр ингэж авч байгаа. Тийм. Яг тийм. Энийг л сайн ялгааг нь харчаарай заяа. За энэ их шиг гийгүүлэгч байна. 4 үсэг байна, тийм ээ? Тэгэхээр энэ юу байсан сая? Ү үсэг байсан. Энэ үсэг байсан. Энэ нэг шүдэн үсэг. Сүүл нь энэ үсэг. Тийм ээ? Тэгээд энэ үнэн аман гэдэгтэй адилхан үн гэдгийн үнэн гэдгийн энэ үсэг. Ингэж ялгаж байгаа байхгүй юу? Нөгөө нэ энэ үсэг гийн төгсгөлийг яаж ялгах вэ гэхээр их шиг гэгүүлэгч их шигийн тэр зохилдох ёс. Он гэж түрүүн бичсэн одоо онон гэж бичээ. Онон. Тэнгис байна уу? За цэнгэл явъя. Онон. За ямар ч байсан үгийн ихэнд орсон титэм нуруу гэдэс үгийн донд орсон энэ. За урдаа ямар тэмдэгтэй вэ? Нэг цэгтэй, нэг тусгалтай. Тэгээд үгийн донд орсон гэдэс зүй тэ. Тэгээд шууд сүүл. Зүйтэй. Маш таасан. Үгүй маш сайн. Чиний логик сэтгэлгээ авахгүй. Та нарын өөртөө сэтгэж ингэж хэлнэ гэдэг чинь маш сайн. Гийгүүлэгчээ бодоол. За энэ их шиг нь байна, гийгүүлэгч нь байна, их шиг нь байна, гийгүүлэгч нь байна. За арданд их бичих юм бол үсэг нь байлаа, энэ үсэг нь байлаа, үсэг нь байлаа, энэ үсэг нь байлаа. Чингисийн онгон гэдгийн он гэдгийг бичээ. Төрөүний нөгөө ихэнхлэг орсон тий нэг энэ үсгэн дээр өөрөөр бичигдсэн. За тэрийг би зүгээр бичээ тайлбарлаад өгье. За он гэдгийн болохоор нөгөө ангитай ихэнхлэгтэй сонсогдож байгаа шүү. Онгон гэдгийн Чингисийн онгон тий. Тэр он гэдэг чинь ингээд хэлний угийн энэ үсэг баг. Тэгэхээр цаана онгон гэдэг нэг г үсэг сонсогдож байгааз. Тэ хэлний угт. Тэгэхээр энэ жижигхэн г гэд бодчих. За энэ дээр үсэг болохоор ингэж орно. Үгийн ихэнд орсон титэм байна. Титэм нуруу гэдэс нуруу байна. За тэгээ одоо нөгөө ихэнхлэгийн энэ үсэг орлоо. Тэгээд нөгөө ихэнхлэгийн г он. Энэ бол Чингисийн онгон гэдгийн он. За энэ дээр юу байна гэхээр энэ түрүүний нөгөө онг Монгол гэж бичсний хатар нөгөө онг гэж дуустаагийнхаа тэр юуг нь болохоор доошоо их түрүү тийшээ доошоо явахгүй зүгээр ингээд цацлаг хийчих юм байна тийм ээ. Тийм. Орхиж хийчих юм байна. Энэ цацлаг. Энэ бол цацлаг тийм ээ. Тийм. Цацлаг энэ яг тэгвэл түрүүчийнхаа юутай хамт орж байгаа учраас. Энийг бас өөрөөр нэрлэнэ. Урагшлагч гэж нэрлэдэг. Урагшлагч гэж нэрлж болно. Ийм хөөрхөн нэрүүдтэй урагшлаг, агшлаг энэ төр гээд хөөрхөн нэрүүдтэй. Гэтэ ерөнхийдөө ингээд дүрсээрээ харахад л ойлгомжтой. Онгон гэдгийн
Он гэдгийн он хоёр өөр байсныг анзаараарай. Он жилийн он болохоор чинь ингэж явсан тийм ээ. Он жилийн он бол ингэж явсан шүү дээ. Тэгээ энэ нь болохоор онгодын он. Аха. За өөр ямар мал гэж бичээ. За мал үсгэлээрээ надаа. Үеийнхэнд орсон эм гитүм шүүд нуруу шүүд. Аха. Тэгээд ил гэд босгоно. За үгийн ядагт орсон ил үү? Тийм мал. За үгийн эхэнд орсон титмийн урдах зурлага нь юу вэ? Эм үсгийн? Эм үсгийн зурлага нь гизэг. Зүйтэй. За гизэг байла. За энэ ямар нийлэмж байна? Их шиг зохицолдох ясны? Гийгүүлэгч, их шиг гийгүүлэгч. За. За энэ урд нь эм үсэг нь байна. А үсэг нь байна, ил үсэг нь байна. Энэ бол мал гэдэг үг байлаа. За мал гэж хэлээ. Маллан гэвэл бидний бүх үсэг орно даа. За. Маллан энэ гэж бичиж тий. Шууд хоёр ил давхар орно. Малла. На. Тэгэхээр эндээ орхицтай үгийн адагт сүлтэй байна. Маллаа. Энэ хоёр ил үсэг давхар орж байна. Тэгээ маллан гэдэг нь болохоор энэ хоёр ил үсэг болохоор нэр үгээс үүлэг бүтээх дүрм бий. Одоохондоо ингэ бичээд авчих. За өөр ямар үг бичих вэ? За өнөөдөр нэм гарих те. Нэма. Нэм гэж бичээ. Яаж бичих вэ? Дооги. На одоо титэм. Үгийн эхэнд орсон. Энэ үсгээ бичээ яа үсгээ бичихгүй яах вэ? За энэ бол төвдөг учраас шууд нэма гэж бичнэ. Яа үсгээр бичигдэхгүй. Хүний нэр, гаригийн нэр хоёулаа адилхан нэма гэж ингэж бичигдэнэ. Нэма гэж бичнэ. Нэм гэж тустай орхицтай байна. Тустай одоо орхиц бичсэн тохиолдолд зураас аваад ингэж тавьдин шүү. За би одоо галигаар ингэ бичихтэй ингэ бичсэн үг байх юм бол та нар орхиц байна гэж ойлгоорой. За энийг харсан уу? Энэ голдоо энэ зураас байх юм бол орхиц байх нэ гэж ойлгоорой. Тэгээ яг тэгвэл би ийм галгин одоо үг бичиж өгөн тэрийг та нар хөрвүүлнэ. Өөрөөсөөрөө бодож байгаад хөрвүүлээд бичээд ирнэ. Ихэнхлэг дээр дахиад нэг үг бичээ. Ан гөрөөний ан. Ан агнахын ан. За ихэнхлэгийн гийг надад төгсгөлийн хэлээд өгөөрэй. За эхнээсээ А үсэг яах вүлээ? Титэм. Шүд. За. Шүд. За. Тэгээд энэ үгийн сүлд орсон нөгөө нэг инхлэг гээ. За. Мөн анг гэдэг энэ чинь нөгөө нэг гээтэй байгаа шүү дээ, тий? Ан агнах. Бид нэг үгийг мэддэггүй юм байлаа. Хандгаа гэдгийг Монгол одоо хуучин монголоор анам гэдэг юм байна. Шалгуур юм шүү дээ. Анам гэдэг юм байна. За анам гэвэл яаж ч вэ? Зүгээр таагаад хэлээд өг.
За ямар ч гэсэн титэн шүд Аха. энэ цэг Аа. на шүд юу юм бэ? На тэгээд сүүл яваад тэгээд доор нь орхиж явах юм та. нөгөө сүүлийн ийм байна. Тэгэхээр имээрээ анам муу гэж бичгүй анам мануу Ингээд бичсэн. за. Анам гэж юм биш үү те? Тий, анам баггүй юу? Би анам гэж хараад. Эм үсэг. Анам, хандгаа. Хандгаа. За хүний нэр молон. Молмыг оролдоорой. Маш амархан. Яг энэ чигээр нь бичнэ. Үгүй эхэнд орсон эм. Эмийн зурлага нь Эзэг. за. За тэгээ нуруу гэдэс. За. Шүд. За. Гэдэс. За. Үгийн төгсгөлд орсон гадагт орсон эм. За зүйтэй. За шүднийхаа тэнцвийг ил те. Илийн гизэг. Өвш эвэр те. Эвэр. За молон. За нэг иймэрхүү болж гэнэ үү? Болж гэнэ үү? За одоо хэд болж байна? Хэдүүлээ цаг дуусч гэнэ үү? Цаг мэдэхгүй явчихлаа хараа. 16 болж байна. За тэгээд гэрийн даалгавраа юу ч гэсэн бичээд авчих. Одоо энэ наамаалаа ишгээр амьсан гүйгүлэгч энэ үсгүүдээ гүйгүлэгч үсэг бүрээ нэг хуудас бичээрэй. Та нар түрүүч удаа бичсэн байж магадгүй бичсэн бол өнгөрч болно. Үтсэн үг бүрээ харин 10 удаа хуулж бичиж шүү. Өнөөдрийн үтсэн бүх үгийг хуулж бичээрэй. 10 удаа. Тэгжээж гарт чинь нүдэнд чинь дасна. Бичгтээ заавал уйлж бичээрэй. Одоо түрүүн бичсэн шүү дээ. Ү, нэ, эн, эм, мал гэдэг ингээ тий. Аманда уйлээд бичих юм бол үгээ хэлбэрээ бүх юма тогтоож аавна. Тэгээд тэр 5 өгүүлбэр бүтээсэн тийм ээ. Тэрийг нэг хуудас бичээрэй. Тэгээд даалгавраа над руу имэйлээр явуулчихвал би үзэхэд амар. Та нарын бичсэн даалгаврыг би дараагийн хичээл дээр ингээд шууд шеэр хийгээд бүгдээрээ зөв буруугаа ярилцсан за. Тэгээд тэндээс алдаанаасаа суралцсан. За тэгээд хамгийн сүүлд нь би энэ дээр бичээг байна. Өөрсдийнхөө чадлаар саяны шинэ үдсэн сүүлд бичсэн өгүүдээрээ ганц нэг өгүүлбэр бичээд ирээрэй заяа. Тэгээ өөрсдийнхөө сэтгэлгээгээр сэтгээд үг бичээд хэн хамгийн олон үг бичиж ирнэ тэрийг нь би бас харъя. Сэтгэж бичиж ирж байна. Цаг бага юм чинь. Маш сайн явсан учраас бонус 4. Намлан мэдхүү. Намлан. За намлан саяны үдсэн бидний үдсэн 3 гэгүүлэгч маань титэмт гэгүүлэгч байгаа. Энэ титэмт гэгүүлэгч нь зөөлөн дэвсгэр гэдэг юм байна. За энэ 4 3 шүү. За 4 3. Энийг би дараагийн одоо энэ слайдн дээр та нарт өгөхөөс өмнө оруулаад өгчихье за. За 4 3 зөөлөн дэвсгэр. Зөөлөн дэвсгэрт юу орох вэ гэхээр на үсэг орно, ма үсэг орно, ла үсэг орно. Тэгээд үгийн нөгөө ихэнхлэг орж байгаа намлан. За энийг чийжлээд авчих.
За зөөлөн дэвсгэр гэдэг нь үгийн дунд болоод адагт үе битүүлж дэвсгэрлж ордог гэгүүлэгчийг зөөлөн дэвсгэр гинэ. За ерөнхийдөө л хоёр гэгүүлэгч давхцаж байгаа үе байгаа юм. Эсвэл үгийн адагт гэгүүлэгчээрээ төгсөж байгаа үгийг хэлж байгаа юм. За жишээлбэл онол үгийн адагт шууд ил үсгээр гэгүүлэгчээр төгсөж байгааз яагаад энэ дэвсгэр үсэг хамаатай вэ гэхээр ард нь тийн алгалын нөхцөл залгаад ирэхээр энэ зөөлөн нүүд хатуу юу гэдгээс шалтгаалаад нөгөө тийн алгалын нөхцөл нь тэргээ дагаж ордог. Зөөлөн дагаж ордог тийн алгалын нөхцөл байна. Хатууг дагаж ордог тийн алгалын нөхцөл байна. За тийн алгалын нөхцөл энэ бол харьяалахын тийн алгалын нөхцөл байна. Тэгэхээр ил үсэг маань өөрөө зөөлөн ил үсэг энэ зөөлөн дэвсгэр учраас гэдэг ийм харьяалахын тийн алгалыг залгаж байгаа. За хичээлийн эхэнд би нэг миний манай гэж хоёр өөрөөр бичигднэ гэж нэг хэлжсэн тийм ээ. Тэр чинь болохоор арай өөр дүрм байна. Тийн алгал өөр юм байна. За яг адилхан Монголын ингээ бичих юм бол ард нь уун залгана. Би дэвтрээс хараадах юм. За тэгэл ерөнхийдөө энэ NML одоо энжигийн нэлбэр биш үү? Тэрүүгээр төгссөн үгийн ардал өөр зөөлөн дэвсгэрт холбоотой холбогч тийн алгалыг холбоно гэдээ ойлгочаарай заяа. Энийг намлан гэж тогтоочих. Намлан зөөлөн дэвсгэр. За титэм төсгүүд шүү дээ. Титэм төсөгт одоо эргээд бүгдээрээ саная. Ямар үсгүүд титмээр эхэлж байгаа вэ? А, Э, И. За титэм төсөг. Би энэ дээр яг чиний саяны хэлснийг бичээд титэм төсөг. Энээс өөр титэм төсөг байхгүй. Ингээд титэм төсөг өнөөдөр үзээд дуусж байгаа. Нөгөө А, Э, Т, И, А, У, Э, И, А, энэ нэрэл болчихлоо. Тэгээ намала. За энэ намалагийнхад туслах тэмдгүүдийн урд нь тавьчих. Тийм ээ. За энэ ингээд 7 их шиг А, Э, И, А, У. Энэ болохоор А, У энэ. Өө. Ингээд 7 их шиг дээрэс нь 3 гэгүүлэгч нийлээд титэм төсөг болж байгаа. Тэгээд энээс хойш бүгдээрээ ном төсөг, жавжит төсөг энэ төр гэдэг явна. За. За өнөөдрийн үзэх хичээл ингээд дууслаа. Та нарт асуух ярих юм байвал үзээд, байхгүй бол өндөрлөе хэдүүлээ.
Би энэ скрин Сургалтын сургуулиар асуух юм байхгүй наа. За санаанд нь нийцвүү таарвуу ойлгомжтой байж чадвуу. Гоё ойлгомжтой за. Ойлгомжтой баярлалаа. Би хараа энд ер нь ингэж самбар дээрээ бичгээр бид нар ч одоо нөгөө юуныхын болохоор самбар мамбар дээрээ бичиж ингэж өөрөөсөө харж мэдэрч ингэж сурахтай айгүй тул юм аа. Тэгэхгүй нөгөө нэг хажуугаар нөгөө нэг юун дээр ингэ биччихээр нөгөө нэг яг бас зөв хэлбэр мэлбэрээ гаргаж чадахгүй бас тэгээд ойлгох заримдаа ойлгохгүй бүр нөгөө тас байхгүй хүмүүс ч бас хэцүү юм биш үү яа ер нь. Харин тий. За манай хин гана өнөөдөр урьдчилан хэлээ үг хэлээч анхны нэг туягийнхаа анхны шав байсны хувьд яг сая та нарын хичээлийг сонсоо сууж их гоё байлаа. За би болохоор зэрэг анх туягаар анхны Монгол улсыг заалгаж байсан. Тэгээ бидний үед болохоор энэ Монгол улсыг гэж бараа сургамж бараг байдгүй байлаа. Тэгээд энэ 10 сараас одоо анхан шатаас эхэлж яг саяны шиг те зурлагаасаа эхлээд заасан. Тэгээ 3 сар эрчимтэй сургалт явуулсан. Тэгээ 7 хоногт 3 удаа. Тэгээд бид бас 5 6 миний насны хүмүүсүүд байсан. Тэгээд бид маш их сайн бичээд уншаад сурсан. Тэгээд яг дахиж давцас сураагүйгээс зарим нэг юм мартсан байна. Гэхдээ би одоо энэ оюун дэлгүүр гээд энэ номоос одоо уншиж байгаа. Яагаад гэвэл одоо нэг сурсан болохоор одоо энэ их сайхан ном. За тэгээд хэдэн үг хэлэхэд яа сурсан тэгээ багш хамтны ганц хоёр үг хэлмээр санагдлаа. Сая хичээл суугаад. За миний хувьд бол анхаас шатнд сурсан гэж хэлсэн. За яаж анхаас шатны хүмүүсүүд ямар бэрхшээл тулгарддаг гэхлээр миний хувьд бол эхлээд болохоор их одоо сонин санагдажээс одоо ийм юм сурах юм уу яах инээ тэрэг. Тэгээ ямар ч байсан ингэж хэлэхэд тууштай хичээнгүй байгаараа эхний 1 2 3 хичээл жоохон хачин байж магадгүй. Хэрвээ ингээд тууштай хичээнгүй ингээд бичээд яг саяных шиг бичгтээ хэлээд ингээд сураад байвал сүлдээ их сурахад их амар хурдан сурдаг. Ингэснээрээ тэр хурдан сурснараа өөрөө их урам авдаг. Их олон удаа сая гэрийн даалгавар дээр 5 удаа 10 удаа гэх тэрийг яг бичээд байгаараа бичих тусам та нарын ингээ гоё бичгийн чинь хэлбэр их сайхан болдог. Тэгээ тэр бичгийнхээ хэлбэрийг хараад урам авдаг. За тэгээ хэлснээр их амархан уншиж сурдаг. Тэгээ уншаа сурахаараа бас их урам авдаг. За тэгээд эхний нэг үсгээс сурчвал дараа нь өгүүлбэр ороод ирэхээр айгүй гоё урам орно. Хичээл чинь улам гоё сонирхолтой болдог. За та нар бол харж байгаа багш бол маш сайн зааж байгаа тий. Манай туяа маань бол ямар ч мэрэгжлийн багшийн хүн биш. Гэхдээ өөрөө үнэхээр одоо хүмүүс заагаа сурахчихсан гэсэн маш тийм гоё сайхан халуун дуулаа сэтгэлтэй учраас ингээд зааж байгаа юм нь маш гоё хүртээмжтэй байдаг. Өөрөө бас маш сайн хичээлээ бэлтгэж заадаг. Энэ бүхэн болохоор за сурж байгаа биднэрт их урамтай. Тэгээ өөрснөө та нар маш сайхан ингээд хичээнгүй тууштай байгаараа гэж хэлхийг хүсэж байна. Та нар ингээд хараад байхад нэг хэдхэн 7 хоногийн дараа нэг ганц 2 7 хоногийн дараа баг уншаад бичээд гоё сурчхаар харагдаж байна. Тэгээд бүгдөөрэнд нэг гоё номын их одоо сурыг гэсэн их энэ ирмэлзэлд нь хүсэлд нь үйлсэд нь амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. Тий. Ер нь тэгээд одоо ингээд хүмүүс сүүлийн үед ер нь ингээд хүмүүс болго айгүй их сэргээд ийн ингээд явж ийн хүмүүс айгүй их сурж ийн энд тэнд ингээд янз бүрийн хүмүүс сурж ийн гэдэг ингээд хүн болгоно нэг иймэрхүү ингээд янгууд сэргээд ирж байгаа байхгүй хүмүүс. Тэгээд одоо жишээлбэл би гэдэг хүн чинь ичээд байгаа. Монгол бичиг мэдэхгүй дээ ичээд одоо энэндээ нэг тийм буруутай монгол нэг дутуу юм шиг надад санагдаад одоо би чи монгол хүн гэхэд бас нэг ийм юм ингээд бичиг үсгээ мэдэхгүй айр зүрэ юм унш чадахгүй бичиг сайдаг юм яахгүй хичнээн би одоо ингээд уншаад түүх мөөх илүү дутуу юм уншаад ингээд юм мэддэг ойлгож байгаа ч гэсэн бичиг үсгээж мэдэхгүй одоо тий энийг нэг сурч юмсан тэгчихсэн нэг ийм өөр мөрдөө бас нэг жоохон ийм буруутай чимшиж жоохон чимшиж жоохон ингэ хулгар яваад байгаа шүү дээ би чинь тий. Тэгээд харин ингээд бичиг үсэг зааж юмд ингүүт нь бушуухан энийг чи үлгэж аваад энийг яцтайг уншиж бичиг сурж аваад өөр хөөхөд найз нөхөд гадаа дотоод хэв хүний өмнө нүүр бардан монгол хүн шиг баймаар гэж тий. Ер нь
битгий үсгээ мэдгүй Монгол үсэх хүн гэхээр чи одоо хэцүү л гэж яа тий. Маш сайн Маш сайн байна. За тэгээд би нөгөө өнөө өчтөр нэг зар тавьсан байгаа. Төлбөртэй хичээлийн зар. Тэрийг би энэ 7 хоногт шахаж гэх юм уу ороод тэгээд дараагийн хагас бүтээсэн өдрийн би нэг хагас өдөрт нь хичээлээ явуулахаар болж байгаа байхгүй юу. Тэр хүн оролцох нь оролцохгүй нь харж байгаад хоёр анги нийлүүлэх гэж байгаа шүү. Тэрийг удараа за. Гэхдээ яг анх хэлснээрээ би та нараас бол төлбөр авахгүй. Тийм та нар бол хачингагийн юугаар орж ирсэн учраас төлбөргүй гэдгээрээ явдгаараа явна. Баярлалаа. Цаг зав зарцуулж жагаад одоо Монгол хүн болгон чаддагаараа л өв төөх, өв соёл боломж юугаараа бид нар мэддгүүчүүд нь турах гад хичээж гэн мэддгүүд нь бидэртээ бас Монгол хүн гэж зааж өгч ингэж хичээж байгаа зөвхөн баярлалаа. Тэгээ бид нар ингээд 10 өөр монголоороо бүгдээрээ суугаад хуваагдаад хичээлээ хийж байгаад надад бол их сайхан л байна. Харин тийм. Тэгээд эндээсээ сайжраад бүгдээрээ хачгоогийн хичээл рүү оръё заяа. Тийм. Уул нь бол би хичээлийг тэрний дараагийн 7 хоногоос одоо нөгөө төлбөртэй ангийн хүүхдэд орж ирэх юм бол би 7 хоногт 2 удаа явуулах гэж байгаа шүү. Та нар тэр цагийн хуваарийг харсан уугүй юу? Тэр цагийн хуваар болж гин үгүй юу? Яг гэвэл би энд одоо бүхэл утаа 14-5 цагийн зөрөө байдаг болохоор хин нэг нь юу гаргах хэрэгтэй. Одоо ямар нэгэн sacrifice тэ золиос гарах хэрэгтэй болж байгаа байхгүй. Би жишээлбэл өглөө 5 цагт босч ингэж хичээлдээ зааж гэн тэ. Гэхдээ та нар бол оройн 10 цагт орж ирж гэн. Бас л энэ бол золиос. Гэхдээ ямар нэгэн байдлаар сурах гэж байгаа бол аль нэгэн хэмжээнд нэгэнд одоо уян хатан байж оролцох болохгүй. Тэгээд 7 хоногт 2 удаа явчих юм бол бид нар хачингагийн хичээлийг гүйцэх хэмжээнд хүрэх юм шүү. Яг үнэ. Тэгээ хүн ингээд нөгөө өөрөө сурах хүсэл байвал тэгээ бүх юма зохицуулна шүү дээ. Тийм ээ. Шөнөөр бас одоо цаг үе юу болцсон. Бол одоо сэрүүлэг тавьчихсан бас ирээд нэг цагийн өмнө гэсэн унтаад бас ирэхэл бодчих тий. Надад тий сурах гэсэн хүсэл байвал одоо сурна. Тэгээд бид нар одоо мэдгүй надад өөрийнхөө зүгээр тэдний өмнөөс юу гэж хэлчихсэн. Надад бол ингээд сураад мораад мэдээд ганц хоёр үг гэсэж гэсэн ингээд мэдээд агаад нөгөө бид явсан хүнд бол надад сайхан дээ. Би бол шүн дунд гэсэн хамаагүй босоод сурна гэж боддог байгаа ер нь. Маш баярлалаа. Баярлалаа. Ганада баярлалаа. Маш их баярлалаа. Сайхан сэтгэлийн үгээ хэлж өгсөн тий. Санамсаргүй бас гинтийн дуудлага өгчтөр аваад ингээд өөрөө өглөө өөрөөр босоод орж ирж байгаа. Бид хоёр нэг цагийн бүст амьдардаг. Тийм болохоор бас 5 хагас босч орж ирж байгаа. Бүсгүй байгаа. Тийм болохоор ганагийнхаа цаг заавыг үнэлээд маш их баярлснаа илэрхийлье. Тийм за манай цэнгэл юу гэж бодож байна? Хичээл гоё ойлгомжтой. Тэгээд их өрөвөжтэй гоё наа. Баярлалаа. Тэгээ хичээлийн эхэнд бүгдээрээ группээрээ хуваагдаад нөгөө сорилоо хийдгээ хийн шүү. За тэр та нарын ой тогтоолтыг л улам сайжруулж өгөх юм. Алдсан ч онсон ч вэ, таасан ч вэ хамаагүй амнаас чинь гараад нүд тархич нь л ажиллаж байл. Би та нарын нүдэнд тасгаж өгөх гэдэг байгаа байхгүй юу бас. Зүгээр онолдоод яваад ах нэг өөрөө тэрийгэ логикоор сэтгээд энэ ухамсартай хүлээж авах нэг өөр, нүдэндээ тогтоох нэг өөр. Хүн 3 янзаар сурдаг те ганаа мэдж байгаа. Бичиж сурдаг, тогтоож энэ одоо visually нүдэндээ харж сурдаг. Тэгээ ойлгож тэрийг хүлээн авч сурдаг байгаа. Тэгэхээр тэр энэ 3-ыг би та нарт хөгжүүлэх гэдэг ингэж хичээж байгаа юм шүү за. Тэгээ хөгжилтөд тоглоом бол бас нэг өрсөлдөө маягтай. Тэгэхээр хүний бас нэг юм өөрөөс нэг хүч энерги гардаг шүү те. Илүү байх гэсэн. Тэрийг бас өдөөж өгдөг. Тэр бол хүнд маш их урам өгдөг байгаа. Тийм. За тэгээд дараагийн ангид өшөө нэг хүн нэмэгдээсэй гэж бүгдээрээ бодчих. Ягаад гэвэл хоёр-хоёроо одоо партнер болж ингэж орно. Тийм. Окей. За сүүлд хүмүүс надаар энэ хичээлээ үзээд нөгөө нөхөд авах юм байх та тийм өглөөдөө ерөн үзсэн хичээлээ. Тийм инх төвшин ихчлав орж ирнэ. Тийм. Тийм. Тэгээд Тэнгис энэ цэнгэл хоёр урд нь үжижсэн юм уу те? Монголчгүй. Баг 10 жилдээ л үзчихсэн би. За тэгвэл бүр нэг огт үзэж байгаагүй хүнийг үзчихсэнтэй бас хослуулнаа. Хоёр үзчихсэн хүнийг биш те? Анх удаага үзэж байгаа. Одоо доогийн цэнгэл хоёрыг ч юм уу. Тэг инх төвшигч бас анх удаага үзэх учраас урд нь үзчихсэн хүнээс бас арай өөр хүлээж авна. Тийм болохоор хооронд нь тэгэж хослуулж партнер бий болгоно. За яа. Тийм.
За. За миний хувьд ингээд дуслаа. Та хэд маань өнөөдөр сайхан амраараа, сайхан унтаараа. Тэгээ хичээлээ сайн давтчихагаад эх 7 хоногийн хагас өдрөөс 5 дахь өдрөөс эхлээд би та нарт мессеж бичиж эхлэн нөгөө хэдэн хүн оролцох нь яаж хувирах нь хагас өдөр болгох уу те хичээлээ нэг өдрийн өмнө болгочих юм бол та нар бүтэнсэ өдөр нь хачингагийн хичээл бас сууж болно штэ. Сонсоод явж болно штэ те. Давхар сурна л үз те. Би ч гэсэн уул нь хачингагийн бас агсан шатанд сумаар л байгаа байхгүй өөрөө. Тийм. Тэгэл хамаагүй хагас өдөр бодоод болгож байгаа. Тийм. Тэгээ тэгвэл бүгдээрээ шууд хагас өдөр гэж тохирох уу? Хагас өдрийнхөө энэ цагтаа уулзаад зүгээр л тийм. болж байна уу? Тэнгис яаж байгаа бол тэнгис бичээд орхич нь үстэй. За тэгвэл тэгж тохирё. Би одоо энэ дээр биччихээ. Дараагийн за сонсож байгаа шиг байна. Тэгвэл дараагийн бүтэнсэ өдөр биш хагас өдөр нь болгоод хагас өдөр яг энэ цагаараа уулзаад тэгээ бүтэнсэ өдөр завтаа нь болон юутай хачингагийн хичээлдээ уулзцгаая. Тэгээ. За тэг наад ч яста гой санаа. Тэгээ хэдүүлээ. За баярлалаа багшаа. Сайхан амраараа өдрийг сайхан өнгөрөөлөөрөө өдөө их болсон хүн сайхан амраараа тий. Тэгээд сайнаас чи амралтаа чи бид нар 2 3 цаг хулгайлж ийн тэгтээ их баярлж ийн тий. За. Баяртай. Баяртай. Би одоо энийг тэр юугаа бичээ зөөлөн дэвсгэрээ бичээ та нарлаа явуулчих. За баяртай. За ойлголоо тэнгисээ. Дараагийн хичээл дээр уулзъя.